Төвхөн. За та бүхэндээ дэлхийн яруу найргийн одоо өдрийн мэнд дэвшүүлье. Ном бүтээлэгдэж одоо нөгөө их дэлхийд өгдөж байгаа одоо 3 буйны нэг л гэж ярьдаг шүү дээ. Тэр бол бас яриангүй үнэлтэй. Ер нь бол одоо мод тарих ном бүтээхийг бол одоо бас их том буян гэж ярьдаг. Аргачлгүй юм одоо. Нэгэн дэлхий одоо ертөнц байгальтайгаа уялдаж байдаг. Тэрийн дагаад хүний оюун санаад бас бид бүхэн одоо ном зохиол бүтээлээр холбогдож байдгаар одоо тэрийг тижээж одоо тэтгэж одоо үндэс нь болдог гэх юм уу да. Ер нь бол тэндээс одоо хүмүүс бас сайн сайхан бүхнийг одоо авч олж авдгаар юм бол бас их сайхан тэм гэгээ юм. Тийм зүйл юм. Тэгэхээр яруу найргийн өдрийг монголчууд маань энэ Монгол улсад хэдийнээс их тэмдэглэж ирсэн юм бол Дархуул аймаг маань энэ өдрийг бас ямар хувьд бас тэмдэглэж ирсэн бол. За ЮНЕСКО буюу нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагаас одоо тунхагласнаар 1999 онд тунхагласнаар одоо дэлхийн яруу найргийн одоо өдрийг тэмдэглэж ирсэн төвхтэй. Баяр манай Монголын зохиолчдын эвлэл утга зохиолын ертөнц яруу найрагчд бол ер нь одоо энэ тунхагийг одоо гарснаас нь хойш одоо жил болгооны хавар 3 сарын 21-нд одоо тэмдэглэж шүлэг зохиолон одоо олон нийтэд одоо таниулж, сурталчилж соён гэгэрүүлэх үйл ажиллагаагаа одоо тууштай явуулсаар ирсэн байна. Манай Дархуул аймгийн зохиолчдын салбарын хувьд бол одоо уламжил болгож одоо зохио явуулдаг ажил нь жилүүрийн 3 сарын 21-ний энэ өдөр одоо залуу үеийн одоо дэмжих залуу уран бүтээлчдийг одоо утга зохиолын одоо ертөнцөд одоо дэмжиж гаргаж ирэх зорилгоор залуу хаалгаа бэлдэх зорилгоор оюутны хорл эрдэнэ гэж яруу найргийн наадам жил бүр зохион байгуулдаг. Одоо төөрөвсөн шилдэг уран бүтээлийн одоо тэр наадамдаа уншиж одоо жилүүрийн энэ өдрийг одоо хүлээдгээр онцлогтой юм аа. За манай утга зохиолын Дархан уул аймгийн утга зохиолын салбар бол бас ер нь Дархан хоттойгоо ер нь чадсан шахуу одоо ийм төвхтэй байгууллага 1964 онд одоо анхны шангийн одоо Лачингийн насагт орж Пүрвэ Евромед одоо Санжийн Пүрв Дарханы утга зохиолын одоо анх тагч нар анх шангийн татсан 2003 онд салбарын одоо дарагт Цэвэний цэнд эрхлэгчийн үед бол одоо салбар болж өргөжөөд одоо үдий болтол ингээд Монголын зохиолчдын эвлэлийн чиг бодлогыг илэрхийлсэн, баримталсан одоо үйл ажиллагаа явуулдаг, дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг Монголын зохиолчдын эвлэлийн нэг салбар учир болж явж байгаамаа. За ер нь алтан үед яруу найргийн наадам маань жил бүр одоо 2004 оноос хойш алтан үед яруу найргийн ном хэвлэгдэж эхэлсэн байна. Одоо аймгийн засаг даргын эвэлдор зохион байгуулагддаг шүү дээ. Одоо аймгаас бас яруу найргийн наадмын маань одоо тэгээд наадамд оролцсон одоо шилдэг шүлгүүдийг одоо ном болж гаргахад нь бол бас онцгой ач холбогдол өгж ивент тэтгэж хэвлүүлдэг наадмыг ивент тэтгэдэг юм байна. Алтан үед наадам бол 1987 онд нацагт орж Дарханы яруу найрагч нацагт орж яруу найрагч одоо гал шүлгээрэн цахиур хагалан төрүүлснээр одоо энэ наадмын төвх эхэлсэн байдیں۔ Ер нь бол манай Дарханд бол Монголын утга зохиолын сар болсон төлөөллүүд үе үеийн төлөөллүүд бол ажиллаж амьдарч уран бүтээлийн төөрөвж ирснээр юм бол онцлогтой бас их бахархууштай тэмдэглэвчтэй тийм сайхан төвхтэй л дээ. Одоо Самар гिच гэдэг хүмүүс маань эдэн оноос эхлээд уран бүтээл олж төрөв ба тийм. Дархаа одод анх зэрэгээ салагдаад удаагүй байхтан залуу баг шиг залуу байхдаа ирж ирсэн. Тэр үеэс эхлээд одоо
дархны утга зохиолчд мундаг одоо хүмүүс шүлгийг сонсож, ном зохиолыг уншиж, тэд нартай бас одоо ойртож дотонсож явсараад одоо өдөө үеиг хөрчилдэ. Надад бол одоо ер нь Тархаа хот бурхантын хөндий. Тэр тусмаа бурхантын хөндийн зохиолч яруу найрагчд энд ажиллаж амьдарч байсан Монголын одоо үеийн төлөөллүүд тэрүүгээр дамжуулаад одоо би бас Монголын их утга зохиол руу нэвтэрч ингэж орсон төвхтэй. Би бол ер нь бичгтээ бол энэ тийм яг ийм тийм гэсэн тийм сэдв яг нэг тийм юунд бол автагддаг. Ер нь чөлөөтэй бичдэг. Ер нь бол сэдвийн хувьд бол чөлөөтэй гэсэн үг тий. Ер нь түүхэн зохиол дээр ер нь хэр ажиллаж байсан бай та? Түүхэн зохиол ер нь бичих амаргүй юу? Таны хамгийн сүүлийн урд бол түүхэн зохиол байгаа. Тийм ээ. Миний одоо бас нэг өөрийн нэг гол онцлог, хувь хүний гол онцлог гэх юм бол би бүр багаасаа Монголын түүхэнд их сонирхолтой байсан. Ер нь миний наг зах бол түүхийн багш хүн байсан дээр нь. Тэг хүсэл сонирхол нэгдсэн гэх үедээ ер нь надад бол бас тийм том төлөвлөгөө өгсөн. Дэлхийн түүхийг уншиг бол Монголын түүхийг унших хэрэгтэй. Монголчуудын түүхийг унших хэрэгтэй. Тэнд бол яагаад гэвэл төр улс анхны төрт улс төр байсан юм аа. За түүхэн зохиолын хувьд бол би харин эндээсээ бас одоо миний өөрийн зохиол бүтээл төрөх бас нэг тийм төрөг, тийм зураг гэж юм байдаг юм шиг байна. Тэгээд одоо Сүбэдэбаатар гэж одоо түүхэн туйлсын зохиол бичсэн. Энэ бол миний бас олон жилийн хөдөлмөр юм. Миний өөрийн одоо бичсэн хөлгөн туйлсын бүтээл байгаа. За энэ бүтээлийг бол одоо би 2013 оноос хойш одоо 12 оны төгсгөлөөс хойш юм да. 12 оны өвлөөс хойш л одоо Сүбэдэбаатарын тухай бичиг хийсэн бодол санаа төрсөн. Тэгээд бол бас эхлэлийн бичиж эхэлсэн л дээ. Тэгээд бол нэлээд бичээд бол бас одоо цаашаа бол их үргэлжлэл бол ихтэй цаг хугацаа шаардсан юм одоо бүтээл болох юм байна гэдгийг бол бас бичиж явах явцдаа бол мэдэрч өөрөө бас томьёолж авсан л та. Үндсэндээ бол одоо 20 оны шавтраг дээр энэ бүтээл биелэлээ олж одоо бүрэн гүйцэлээ боллоо гэсний үндсэн дээрээс би одоо хэвлэлтэнд шилжүүлээд энэ бүтээл ингэж төрсөн юм аа. Оны шилдэг бүтээл шалгаруулах алтан үед наадмын одоо тэргуун байрыг эзэлсэн байгаа. Тархаа хотоос. Яруу найргийн төрөлд одоо 23 бүтээл очсноос миний одоо бүтээсэн туйлсын зохиол Сүбэдэбаатар одоо туйлсан. Яруу найргийн төрөлд одоо Тархаа хотод оны алтан үед одоо шилдэг бүтээлийн шагналыг авчирсан байгаамаа. Энд чи одоо 12 оны төгсгөлөөс 20 оны ихэнх хүртэл одоо ингэ бичгэд бол одоо бүхэл бүтэн 8 жил шахын хөдөлмөр болж байгаа. За яг одоо зай завгүй барай суух нь хаашаа. Энд чинь завсар чөлөөгөөр одоо аж амьдралынхаа хажуугаар одоо бүтээлийн туурвна. Зарим үед одоо бичин нилээ явна. Зарим үед бол одоо бас хүлээгдэн бүтээл одоо бас ив хавн орж иртлээ босон чинь удана. Ингээс ер нь бол эхлээд би бол цээжний одоо ван гарч гэдэг юм одоо ер нь өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд мэдсэний уншсны хэмжээнд бол нэлээд одоо бас сонирхсны хэмжээнд нэлээд бичсэн. Ер нь одоо 40-50% ч гэдэг юм. Ингээд цаашлаад бол одоо асар их одоо судалгааны ажил болох нь бол бас надад өрт мэдэгдэж мэдрэгдсэн. Энэ нэгдүгээр дэвтэр нь бол одоо 17 онд одоо мэрэгдийн хөдөлгөөнлүүдийг урдаас Алтан улсын байлдаанаас буцаж ирээд мэрэгдийн хөдөлгөөнлүүдийг дарахаар одоо баруун тишээ хөдөлж байгаагаар төгсгөл болж байгаа. Энэ бол 2 дугаар дэвтэр нь гарах юм. Энэ бүтээл нь өөрөө том. Бүтээл нь том юу байх вэ? Сүбэдэбаатар өөрөө том хүү юм. Дэлхийн хэмжээний хүн, Монголын төдийгүй дэлхийн хэмжээний хүн. Чингис хаан бие бараа, Чингис хааны дараа 9 өрлгүүд бүгд бие барсны дараа Сүбэдэбаатар бол байж л байсан. Яагаад гэвэл их баг залуудаа ирж нийлсэн. Одоо нас залууд багтаа иржсэний хувьд одоо Чингис хаан болоо түүний өгөөдөгийн хүү гүйг ингээ 3 их хааны төрд зүтгэсэн байдгийг.
За энэ бүтээлийн одоо ганц ягаад би Сүбэдэг өчөөд байна вэ гэдэг нь Сүбэдэг өчгийн тулд бол Чингис хаан төрхөөс ахгуулаад Монголын одоо бүх одоо төвхийн үе шатууд Монголын их хаадын төвхийн үе шатуудыг бол бүгднийг нийлэн хийд нь хамардаг учраас Сүбэдгийн өөрийн тэр одоо амьдрсан орон зай өөрөө ирэхгүй одоо бүгдийг хамардаг учраас энэ бол агуу төвх. Энэ агуу төвхөөс суралцах нь бол одоо өвөг дээдс бидний өвөг дээдс шүү дээ. Тиймээс одоо өвөг дээдсийн түүхийг одоо дээдсээс суралцаж одоо түүхийг одоо мэдж бид нар ер нь ямар хүний өрс одоо хүндээс ухсаа юм бэ? Монгол гэдэг одоо ямар учраас оршин тогтноод хэдий 100 болтол одоо хэдэн мянганы дамнуулаад оршин тогтнож ирсэн юм бэ гэдгийг бол Монголын үр хойчос залуучууд бол мэдэж авах, судлах одоо тэрүүгээр бахархах, омгших одоо бас гадны дотныханд одоо таниулах, сурталчлах ийм одоо ач холбогдолтой. За миний энэ номыг бол одоо утга зохиол, хэл шинжилэл, судлал талаас нь бол одоо Монгол улсын ардын багш, Монгол улсын соёлын говьяц зүтгэлтэн Зэндэнживийн Дулам, хэл хүчгийн шинжилгээ ухааны доктор Дулам багш, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиол судлаач Бавганы Нороосон хоёр бол одоо энэ хоёр хүн одоо энэ талаас нь өмнөх түүхийг бичиж одоо миний энэ зохиолыг бол бас хариуцхан шүүж, тунгааж, зөвлөж, ярьж хэлж энэний үндсэн дээр бол бас энэ бүтээл бас нэлээд зэгцээ болсон. Тархаа хотоос анх удаа туйлсын зохиол одоо эзэн биетэй туйлсын зохиол төрлөө гэдэг одоо бас тэр хэл шинжил судлалын улсууд нь бол бас дүгнж хэлж байгаа. Тэр өөрөөр бол одоо бас маш их бахархалтай байна.